Тэгэхээр таад мэдж байгаа намайг ингээд эрүүл мэнд би өөрийгөө баг эрүүл мэндийн тамирчин гэж боддог. Яад вэ гэхээр би яг энэ нөгөө эрүүл амьдрах тэгээ бүр тэрэн дотор бүр насаа ухраах тийм ээ залууж явах би физиолог сэтгэл зүй бүх төрлөөр энийг яг тамирчин хүн шиг хандж хийдэг ба. Өдөр болгон эндээ цаг зарцуулдаг. Би нэг ойролцоогоор нэг хараад ах 7 хоног зөвхөн энд нэг ойролцоогоор дасгалаа оруулах юм бол нэг ойролцоогоор 15 цаг зарцуулж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгснийхээ ачаар өнөөдөр би 40 хүрж байна. Гэхдээ энэ насан дээр одоо энэ үе дээр одоо бүсэд залуу байх үеэс 20-оос илүү их тархитлооны ажиллагаа хамаагүй дээр болчлоо гэж бодож байна. Им сэтгэх миний бие физиолог дотор ямар нэгэн гэмтэл янз бүрийн одоогоор ашгүй байхгүй харин ч бүр илүү хүчтэй болж эхэлж байна. Миний уушгины багт амж жоохон багассан байлээ. Гэхдээ өөрөөр бол олон зүйлийг би урагшлуулж чадж байгаа гэж бодож байна. Тэг яг ингээд хэрвээ энд ингээд мэрэгжлийн төвшөнд явъя гэвэл тийм ээ өнөөдөр өөрийнхөө амьдралын хэм маягийг ингээд эрүүл болгоод тэгээд энэ дуусшгүй ирч хүчтэй амар тайван байж чаддаг. Тэгээд ингээд нас чинь өсөх тусам харин ч би чинь эсрэгээр залуужж байгаа. Ийм гормыг хий гэвэл бидний хийж ирэх ёстой зүйл чинь нөгөө нэг яриад идэг нөгөө хэмжүүрүүд, тоо хэмжүүрүүдээр тавьж болох. Тэгэхгүй бол зүгээр нэг ингээд аваачаад өнөөдөр би гайг байна гэвэл энэ физиолог гэдэг чинь өөрөө айгүй төвхтэй механизм байдаг болохоор төвхтэй айгүй олон зүйлээс хамаарсан, айгүй олон маш одоо хоримтгай, уян хатан ийм мундаг энэ физиолог чинь өөрөө бид нэр ингээд зөв чагнахгүй бол буруу зүйлийг хийх айгүй амархан. Тийм ч утгаараа би ойр ойрхон өөрийнхөө биен дээр эрүүл мэндийн талаас хэмжүүрүүдийг айгүй хийдэг. Тэгэхээр миний яриад байгаа зүйлүүд би хэлжсэн урд нь өгдөг зөвлөгөө маань програмуудтай танилцуулж байгаа зүйлүүд маань зүгээр нэг юм нэг би нэг газраас юм сурчаа зүгээр ингээд шууд хуваалцаж байгаа биш. Би өөр дээр дандаа дуршиж үзэж байгаа. Тэгээ дуршиж үзснийхаа эцэст нь хэрвээ үнэхээр надад тэр дуршиж үзэж байгаа эрүүл мэндийн одоо тэр өгч байгаа зөвлөгөө амьдралын хэмжээгийн тэр нэг үйлдэл маань өнөөдөр үнэхээр хэрэгтэй болж таарах юм бол би буцаага хуваалцдаг байна. Энийн энгийн жишээ нь юу ингээд тэгэхээр өнөөдөр оройн хоол 6:30-аас өмнө идэж дууссан байх эсвэл 7:30-аас хойш идэж дууссан байх. Тэр хоёрын хоорондын ялгаа буюу миний гүнзгий нойрны хэмжээ ойролцоогоор 5-аас 10% хэлбэлцдэг. Зөвхөн тэрнээс болоод заримдаа хэрвээ оройтох тусам бүр 20%. Тэгэхээр би энийг өөр дээр олон жил дуршиж байгаа юм гэж. Тэм ч утгаараа би энэ удаа дахиад энэ хотоодны бактерийнхаа буюу энэ миний гидсний эрүүл мэнд тэгээ миний хоол хүнс цус гэх мэт янз янзыг энэ Zoe гэдэг хэмжүүрийн компаниар хийж үзэж байгаа маа энэ видеог хийж үзэхээр шийдсэн юм. Би ер нь бол notification асаагүй. Гэхдээ энэ удаа энэ аппаас надад ирэх notification-уудыг зөвшөөрлөх хөр шийдлээ. Яагтвэл би одоо энэ аппаар дамжуулж ямар хоол идсэн дээр үү, хизээ миний цусндах чихрийн хэмжээ тодорхой түвшнээс хэтэрж байна. Би урд нь нэг хийж ясаа гэдэг утгаараа энэ notification ирэхийг өглөө. За тэгэхээр app нь өөрөө энэ ирсэн хайрцаг скан хийх юм байна. Тэгэхээр скан хийлгэх. За 3 шаттайгаар тест өгнө гэж байна. Тэгээд ингээд би одоо app дээр зааварчлаад байгаа явуучих юм. За тэгэхээр blood sugar sensor гэж байна. Тэгэхээр энийг би урд нь хийжсэн. Энэ нь болохоор continuous glucose monitor гэж нэрлэдэг буюу үргэлжилсэн байдлаар юу цусндах чихрийн хэмжээгээ монитор хийж авч явдаг ийм тест байгаа. Тэгэхээр би урд нь энийг ашиглаж байсан. Freestyle Libre гэдэг. Тэгэхээр аппен дээр одоо алхмуудаа эхлээ тестүүдээ эхлэхээс өмнө маш олон зааварчилгаанууд байдаг юм байна. Тэгээ тэрийг нь одоо би гэрийн даалгавраа хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр маш өөрийнхөө тухай мэдээллүүдийг оруулна. Эрүүл мэндийн бусад өмнө ашиглаж байсан мэдээллүүдээ оруулаад бүглэнгууд тэгээд маргааш өглөө эрт би шөндөө оройдоо мацаг барина, мэдээж хэрэг. Тэгээд биеэ цэвэрхэн байлгасны эцэст нь би дараагийн цусны тест хийн. Мөн гидсний нарийн гидснийхаа эрүүл мэндийн тестийг нь бас цуг хийх болно. За тэгэхээр Zoe-гийн анхны тест нь болохоор blood sugar sensor буюу миний урд нь ашигладаг байсан. Би нэг жилийн өмнө яг нэг хийж байсан.
цусан дахь чихрийн хэмжээг хэмждэг сенсор байгаа. Тэгээд сахарын өвчтөд сахар тусч байгаа pre-diabetic эсвэл одоо таны глюкозын түвшин, инсулины түвшин савладаг хүмүүсийн хувьд одоо хурууга хатгаад тэгээд тэнцээ цусаа аваад хэмдэг байгаа. Тэгээд технологи ашгүй хөгжсөний хариуд бид нэр ингээд үргэлжилсэн байдлаар хянах боломжтой. Тэгэхээр дахин өөрийгөө ингээд яагаад байхгүй нүхлээд байхгүйгээр ашиглаж болох юм. Тэгэхээр зөөгний ихний гормон энэ байна. Тэгэхээр би дандаа их хвчлэн гарныхаа артал tricep дээрээ тавина. Тэгээд цэвэрлэнэ. Цэвэрлснийгээ дараа сенсор маань за энэ дотор байна. За энэ ингээд хэмжигч маань байна. Тэгэхдээ энийг би суулгахдаа энэ суулгадаг энэ тусгай төхөөрөмж байгаа. Энийг би аваад Yeah, you got it. Oh, I did. Yeah. Тэгэхээр одоо ингээ харж байгаа тэнцээ нарийнхан зүв байна. Do you see the needle? It's not really. Oh yes, kind of. Yeah. In zoo. Oh, that's a little scary actually. I've never seen that needle before. Тэгэхээр энэ зүв одоо миний булчин руу ороод тэгээ миний биеийн дотор хэсэг байна гэсэн үг. За тэгээ суулгахдаа бол амархан одоо би энийг аваад энэ ингэж дараад тэгээд нэг удаа дарах л байна. That's it. Юу ч мэдрэгдэг. I didn't feel anything. За одоо ингээд сенсор маань миний биен дээр наалтсан гэсэн үг. За одоо энэ одоо яаж байгаа вэ гэхээр миний биен дотор тэр зүгээрээ дамжуулаад өөрийнхөө сенсорээр дамжуулаад миний цусан дахь чихрийн хэмжээг байн хянана гэсэн үг. Тэгээ би зүгээ унахгүй тулд тэгээ хамгаалахын тулд You got it? I think so. Nice. Not the cleanest, but You'll do. this will do. Is it upside down? Okay, let's see. It's sideways. It's okay, Sideways. yeah. За одоо ингээд эхэлж байгаа. Тэгэнгүүт би энэ чи апп ашиглаад Libra гэдэг одоо энэ яг sensing application байгаа. Энэ апп ашиглаад би өөрийнхөө гар утсан дээрээ хэмжижээ. Заасаа хэмжүүр гараад ирлээ. 60 минутын дараа энэ хэмжүүр маань өөрөө миний цусан дахь чихрийн хэмжээг хэмжиж эхлэх болно. Тэгээ би энийг өмнө хэлжсэн Freestyle Libre гэдэг нэртэй сенсор байгаа. Тэгэхээр Zoe-ийн хувьд өөрсдөө үйлдвэрлэхгүй тэр Freestyle Libre-ийн сенсорыг ашиглана. Тэгээд энэ сенсор маань 14 хоног. Тэг хамгийн гол нь би энэ сенсорыг юу мэдэх гээд байна вэ гэхээр гүзээлцэг нь идэх үед миний цусан дахь чихрийн хэмжээ хэр өсдөг вэ? Тэгээд тэр өсөлт маань өөрөө юу хэлэх гээд байна вэ гэхээр миний бие ямар төрш идэх дуртай, юу идэхээрээ би савлдгүй глюкоз болон инсулины хэмжээ маань. Тэгээд эн чинь нөгөө нэг юм идсэний дараа нойр өрөх, өдрийн цайны дараа нойр хүрээд ингээд ирч хүчгүй мэдрэмж төрөх энэ төр шууд энтэй холбоотой байна. Тэгэхээр миний энэгээр юу мэдэх гээд байна вэ гэхээр өглөөнөөс орой болтол би яг өөрөх миний биеийн тохирсон хоол хүнс нь ямар хүнс нь тэрийг таних гэдэг. Тэгээд тэрнээрээ үндэслээд би өөрийнхөө энергийн түвшин, тэнхээний түвшин, өдрийн түвшин нормал түвшинд нь барьж чаддаг баймаар байна. Тэгэхээр савлаад байдаг. Окей, энэ тест нь байна. Тэгээд дараачийн зүйлүүдийг
За тэгэхээр саяны энэ тестүүдийг хийж үзээд одоо би мэдээч хэрэг ирээдүгээс байна. Тэгэхээр тестүүд явуулсны араас нь Zoe компани яадгүй гэхээр бид нарт репорт явуулж байгаа. Одоо чи энийг харах юм бол улаан нь болохоор миний өөрийн цусндах чихрийн хэмжээний реакцууд байна. Ямар нэг юм хийхэд энэ хар нь болохоор ерөнхий одоо Zoe-г ашиглаж байгаа бусад хэрэглэгчд байна. Тэгэхээр би одоо тэднээс арай өндөр хэлбэлцэлтэй байна гэж ойлгож байна. Тэгээд энэ дээр надад өгж байгаа Zoe-гээс өгж байгаа үнэлгээ нь 33 гэдэг үнэлгээг өгсөн байна. Бусад одоо нэг ганц юмыг яг харьцуулж үзэхэд нэг бодвоштой зүйл нь иймэрхүү тестүүдийг хийж байхдаа бид нэр дандаа ойлгох ёстой зүйл нь юу юм гэхээр ямар төрлийн хүмүүсийн өгөгдөлтөй таны хэмжиж байна гэдгээ дуршиж үзэх хэрэгтэй. Би яг энэ нэг тестийн үеэр эн чи одоо яаж байгаа вэ гэхээр би яг энэ тестийн үеэр нь би олон дараалалж янз янзын тодорхой идэх юмнуудаа идээд явж байгаа. Тэгэн гутаа тэр болгоныг хэмжээд таны цуснах чихрийн хэмжээ идчихэж байгаа хоолноос ч юм болоо хэрс авалж байгааг эднэр төсөөлж байгаа. Тэгээ би ер нь ойролцоогоор энэ тэгээ би айгүй санаж яг энүүд би айгүйх одоо гурилтай, чихэртэй юм айгүйх идэж байсан. Тэгээ дээрэс нь би өдрийн нэг хоолтын горим руу бараг шилжижсэн их өвтө болоод. Тэгээ миний цуснах чихрийн хэмжээ нь 33 гарсан байна. 100-аас шүү. Тэгэхээр би нэг ойролцоогоор 50-аас доош хувьтай байна гэсэн. Үгүй 77 бас юм байна шүү. Sorry. Би ихээр нэг 50-аас жоохон дээш хувьтай гэсэн. Тэгээ бас нэг юм энэ иймэрхүү өгөгдлүүд гэхдээ ялангуяа энэ гадаадд хийж байгаа өгөгдлүүд маань тэгээ бид нар Монголдо хийцэн болохгүй гэж хүлээж авч байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ маань өөрөөсөө ихэвчлэн цагаан арьстай хүмүүс тэгээд 35-аас дээш насны хүмүүс зориулсан тим хэмжээрүүд байгаа. За миний цосондох өөх тосны хэмжээгийн хэрвээ хэмжиж дуршиж үзэх юм бол би 64 авсан байна. Тэгэхээр ногоон авсан гэсэн үг. За гэх мэтэр тестийн хариу бол миний бодож байснаас хамаагүй доогуур гарсан. Гэхдээ миний гидсний бактери хамаагүй эрүүл болцсон байна гэдэг нь энэ тестнээс гарч ирсэн. Тэрийг би үнэхээр хүсэж байсан. Бас мэрээс нь миний metabolic flexibility руу бодис шинж дамжуулах чадвар бодисын солилцооны чадвар маань хамаагүй дээшилсэн буюу би өнөөдөр юм идчихэд цусндах чихрийн хэмжээний савлгаа маань хамаагүй гоё төвшөндөө байндаа баригдаж чадж байгааг олж чадсан байна. Гэх мэтийн олон төрлийн тестүүдийг, судалгаануудыг би янз янзыг дуршиж үздэг. Жилдээ нэг чадвал нэг 2-3-ыг хийн иймэрхүү томоохон тестүүдийг. Тэгээ энэнийхээ хариуд би яаж байгаа вэ гэхээр өөрийнхөө хийж байгаа зүйлүүдийг болж ийн болохгүй нь гэдгийг тестээр шинжлэх ухаанаар ингэж гаргаж үзсэн. Би утгагүй одоо дахиад ходоодны эрүүл мэндийнхаа аллерги болон ямар хоол надад тохирдгийг бас утгагүй хийж үзэх гэж байгаа. За нэг ч гэсэн хэрэгтэй юм чинь сурсан байх гэж найдаж байна. Цаг өнгөрүүлсэн баярлалаа. Балер өдрөг байцгаагаараа анх удаа миний видеог үзэж байгаа subscribe хийхээ битгий мартаарай. Бид нэр 7 хоног болгон 2-3 цааш нь видеог энэ сувагт оруулдаг байгаа шүү. Дараагийн видеогоор уулзцгаая. Баярлалаа.